За өнөөдөр ч цалингаа нэмүүлэхийг шаардсан 3493 багш нэгдэж 9 дахь өдрөө ажил хаялтаа үргэлжлүүлж байна. За өнөөдрөөс энэ ажил хаялтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагууд нэгдлээ. Боловсролын яамны ажлын хэсэг боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой өчигдөр орой танилцуулга уулзалт хийсэн байна. За уулзалтаар хоёр талаас тавьсан цалингийн хэмжээг 3.5 сая төгрөг, 2.5 сая төгрөг мөнгөн дүнгийн саналыг аль аль талдаа ойртуулах боломжийг эрэлхийлэхээр ярилцсан байна. Улаанбаатар хотод үйлдвэрлэл урлагийн политехник коллеж, Монгол Солонгосын политехник коллеж, барилгын политехник коллеж гэсэн мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын 3 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. За тус байгууллагууд бүгд ажил хаялтад нэгдсэн байна. За ингэснээр мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын тухайд нийслэлийн хэмжээнд 336, орон нутагт 436, нийт 774 багш ажилчид ажил хаялтад нэгдсэн байна. За хэдийгээр энэ удаа сурагч хүүхдүүд хохирч байгаа нь үнэнч багш нар өнгөрсөн бүх хугацаанд хохирсоор ирсэн болохыг тэд тодтогч байлаа. За миний тухайд бол би өөрөө өнөөдөр ипотекийн зээл төлж байгаа. Тэгээ мэдээж 4 хүүхдээ маань 3 нь бол одоо дунд сургууль суралцдаг. За бага хөө маань бол цэцэрлэг төмөжж байгаа юм. Гэхдээ мэдээж авч байгаа цалин маань нийлбэрээр 3 сая гаруй төгрөг. Тэгээ энэ дээр бол байр халаалт одоо нөгөө хэрэглээний зардлууд. За тэгээ хүүхдүүдийн маань хэрэгцээ. Ер нь бол үнэ хэлэхэд бол хүрэхгүй шүү дээ. Ямар ч утгаар батсан. Одоо юмны үн ямар байгаа л яг зах зээл юм бэ. Одоо 2 жилийн өмнө авчихсан талх маань өнөөдөр гэхэд 2 дахин өссөн байна тийм ээ. Тэгэхээр авч байгаа цалин маань өөрөө нэмэгдэг байна. 3 сая 500 ч хүрэхгүй шүү дээ. Ер нь бол яг бид нар бас 3 сая 500 өгчвөл бас нэг боломжийн ингэж харж байгаа болохоос дэлхийн нийтийн хэмжээнд бол энэ бол боломжгүй асуудал шүү дээ. Тэгэхээр нэг их мөнгө хүсээгүй шүү дээ бид нар. Тодорхой хэмжээнийхээ 3 сая 500 гिचүүл бас улс орных нь нэгдсэн энэ эдийн засгийн тохирох юм болоо гэж бид нар тогтоосон тоглохоос энэ цалин ч хангалтгүй шүү дээ. Ер нь яриадах юм бол тийм учраас бид нар бол хамт олноороо бол бүх ерөөс хуулийн дагуу тэмцээл 3 сая 500 болгосны дараа л ажиллаа юм гэж хатуу зогсож байгаа бид нар. Миний хувьд 2 жил болж байна. Цалин өссөн хувьд л хангалттай. Урд нь би бол уул уурхай барилга гэдэг нь доотлон 5 сая төгрөгийн цалин. Одоо энд орж ирээд юм байгаа. Тэгээд бусад багш нарын хамт 3.5 гэдэг нь бол саяны манай багшийн ярьдгаар бол бидний амьдрал хөрөлцөхгүй. Ер нь бол хөрөлцөхгүй. Яг инженерээр ажиллах юм бол хамгийн доотлон 5 саяар ажиллах. Тийм л. За яагаад одоо мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага маань ингэж хойно ажил хавьяа гэхээр бид нар бол хөдөө орон нутгаас оюутнуудыг бол хүлээж авдаг. Оюутны дотор байранд байгаа. За тэгэхээр тэр хөдөө орон нутгийнхаа оюутнуудыг яах вэ хийх үү тийм ээ. За мөн үйлдвэрлэлийн дадлага дээр бас нөгөө оюутнууд бас байдаг. Манай сургуулийн хувьд жишээлбэл 1300 гаруй оюутан үйлдвэрлэлийн дадлага дээр гарсан байгаа. Тэгэхээр үйлдвэрлэл дээр дадлага гарч байгаа одоо хүүхдүүдийн мань дадлагын багш нар удирдах тий. За хүүхдүүд маань одоо үйлдвэрлэл дээр одоо ямар дадлага эзэмшин гэх мэтчлэр үйл ажиллагаанууд маань тийм онцлогтой учраас бид нар бол хойно бол 27-оос эхэлж ажиллаа хийсэн байна. Боловсролын яам засгийн газраас багш нарын цалинг 2026 онд багтаж 2.5 сая буюу 70% нэмэгдүүлэх боломжтой гэх саналыг тавьж байгаа. За харин багш нар 3.5 сая гэсэн дүнгээс ухрахгүй гэдгээ илэрхийлж ирсэн. За харин үйлдвэрчний эвлэлээс сүүлийн уулзалтаар 3.3 сая болгож бууруулах байдлаар ярилцсан гэлээ. Бид хүн ер нь одоо хамгийн багадаа суурийг одоо хэдээс эхлүүлэх ёстой юм бэ гэдэг асуудал дээр яриад за одоо өнөөдрийн түвшинд хүрсэн байх юм бол нэг 3 сая хүрсэн байх ёстой. 90% өсөлттэй. Тэгээ эндээсээ эхлүүлэх тооцоолуудыг ахаад нэг одоо хоёр талаасаа ахиж уулзаад нөгөө тоогоо ойртуулах асуудал дээр ярья. За тэгэхээр өмнө нь бол нэг 3.5 сая гэж асуумд одоо 3.3 гэх тэрнээсээ буух ингээ хоёр талаас. Нөгөө тал нь бол нэг 2 сая 500 гэсэн тэрний өсөх жишээ нэг иймэрхүү тооцоолуудыг гаргаж 2026 онд хэд хувааж энэ дүнд хүрэх юм бэ гэдэг асуудал дээр нийлж нэгдэж энэ асуудлаа ярья гэдэг ингээд явсан байгаа. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутагт 12975 багш, нийслэлд 21418 багш, нийт улсын хэмжээнд 664 сургууль цэцэрлэгийн 34393 багш ажилчид ажил хаялтад нэгдээд байна. За барилгын политехник коллежийн хувьд нарийн мэргэжлийн ур чадвар сайтай эрэгтэй багш нар ажилласаа гарч Солонгос явах тохиолдол гарч байгаа тул тэтгэвртэй гарсан багшийг ажилуулах зэрэг багшийн дутагдал үүсээд дутаж байгааг хэлсэн юм а. За иймээс багшийн цалингийн асуудлыг системээр нүүрчлэх шаардлага бий болсон гэдгийг онцолж байна.